Агаарын цэргийн командлаас мэдээлж байна. Монгол улсын зэвсэг түвшний агаарын цэргийн командлал болон Америк нэгдсэн улсын Номхон далайн агаарын хүчний командлал хооронд 2018 онд байгуулсан хамтран ажиллах санам жижигхийн хүрээнд 2019 оны 3 дугаар сард анхлан агаарын цэргийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байсан юм а. Тус зөвлөлдөх уулзалт 4 дахь удаага зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хоёр орны агаарын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбоо мэдээллийн системийг сайжруулах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мөн хоёр улсын агаарын цэргийн цаашдын хамтын ажиллагаа нэгдсэн ойлголт, үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлэх эерэг нөлөө зэрэг чухал асуудлуудаар зөвлөлдөх юм. Энэ удаагийн уулзалтад Америкийн нэгдсэн улсын Номхон далайн агаарын цэргийн командлалын кибер мэдээлэл холбооны хэлтсийн дарга хурандаа Эрик Гроул тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. So the importance of this event is as we continue to build out our strategic relationship and partnership between Mongolia and the United States. Look forward to continuing to develop that out, become stronger partners, and continuing the conversations for years to come. Энэ онд бид Монгол улс нисгүүч үүсгөөсний 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү ойн хүрээнд зохион байгуулж байгаа олон арга хэмжээний нэг нь нисгүүчний агаарын цэргийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх том зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн энэхүү зөвлөлт уулзалт зохион байгуулж байна. Америк нэгдсэн улсын Энэтхэг Номхон далайн бүсийн команд болон Монгол улсын нисгүүчний агаарын цэргийн команд хоорондын энэхүү зөвлөлт уулзалт нь 2 жилд нэг удаа тус улсын усаар зохион байгуулагддаг. Энэ удаагийн уулзалт Монгол улс зохион байгуулж байна. Бид уулзалтаараа Америк нэгдсэн улсын Аз Номхон далайн бүсийн командлалтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хамтарсан дадлага сургуульд оролцож, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар төлөвлөх юм. Төлөвлөсөн үйл ажиллагаа маань ирэх 2 жилийн хугацаанд хэрэгждэг үр дүнтэй арга хэмжээ юм а.